Намрын чуулганаар хэдэн хууль шинээр батлаж, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хуулиудыг засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг танилцуулж, эдгээрт Монгол Ардын намын бүлэг хэрхэн оролцож, өөрсдийн санал бодлоод тусгалтсан талаар мэдээлэл өгсөн юм а. Үндсэндээ давхарцсан тоогоор 124 удаа хуралдсан. За улсын хурлын намрын ээлжид чуулганаар бие даасан 29 хууль баталж гаргасан байна. За нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль бол 354 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Одоо ингээд дундгой өмнөгөө аймгаар явж байна. Ер нь иргэдийн хувьд бол амьдрал бол нийтлэг хүндрэлтэй байна. Орлого багассан байна. Ялангуяа хөдөө орон нутагт байгаа хүмүүсийн орлого багассан. Энэ нь бол хүмүүст одоо нийтэд их мэдэгдэж байна. Хүмүүс зээлэнд их нэрвэгдсэн байна. Зээлийн барьцаа гэдэг одоо хүндрэлтэй асуудлууд бол их байгаа юм байна. Хууль тогтоох дээд байгууллагаас төлөөлөн ирж улсын их хурл засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг танилцуулсан ч 2 аймгийн төрийн албан хаагчтай оролцоо бага байсан юм а. Сүүлийн жилүүдэд иргэдийн ихэнх нь хөлмөр эрхлэлт багассан, ажилгүй орлого муудсан хүүхдийн 20 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа олон айл байдаг тухай хэлж байлаа. За хүнд хэцүү нөхцөл байдлаас хурдхан гарах, засаг төр солигдож, ард иргэдэд ботсон үр өгөөжтэй бодлого хэрэгжүүлж чадах, улс төрийн хүчин сонгогдож, улс орны хямралаас аврах хэрэгтэй байна гэдгийг санал нэгтэйгээр хэлж байлаа. За нийгмийн эдийн засгийн тулгамдад байгаа асуудлууд Монгол улсын өрийн хэмжээ ямар төвшөнд хүрээд байгаа талаар иргэдээс ирсэн асуултуудад гишүүд тодорхой хариултуудыг өгсөн юм. За торгосоо сонгогдсон гишүүд нь ирэх уулзах нь тун баг байдаг талаар дунд говийнхан хэлж байсан юм а. Тэгээ инх болд гишүүн улсын хурлын дарга инх болд манай аймагт 2 удаа ирсэн юм а. Тэгээ ерөөсөө мань битэд бол энэ микрофон руу олдохгүй айгүй хэцүү. Тэгээд эхний хурал дээр болохоор нэг базар дарга тэр ноён уулын талаар яриад ерөөсөө тэр хүмүүнийг бол ерөөсөө бараг чиний ерөөсөө ганцхан Монгол Ардын ёслол намын хурал биш ээ. Чи бол одоо тэр хэдэн эн жанрын талд ороод байна. Тэрийг бол ерөөсөө ухаал түнхүүлнэ. Өнөөдөр банк хэнийх вэ? Өнөөдөр банк тодорхой дандаа хөв хүнийх. Гадаадын эсвэл олигархуудын мэдлэлд байж байгаа банкуд. Тэгэхээр зэрэг бас өөр нэг юм үг бол 9 сарын 1-ээс эхлээд хувь хүмүүс хоорондоо хүүтэй буюу хүүгүй мөнгө зээлүүлж болохгүй гэж хууль гарцсан. Ирж ажиллаж байгаа 2 улсын их хурлын гишүүн бол бидний асуултанд үнэхээр сайхан хариуллаа. Манай намын байгууллагаас их хурлын хэмжээнд ямар ажил хийж ямар зорилт дэвшүүлсэн тэр талаараа ярьлаа. Тэрийг бол бид нар яг телевизээр дагаар сонсч байдаг. Зарим зүйл нь ч хаалтай байдаг байх гэж бодсон. Нээлттэй сайхан зүйлүүд ярьж өгсөнд явдал талархалтай байна. Аймагуудад хийсэн тайлан уулзалт маш үр өгөөжтэй болж өндөрлсөн гэж үзэж байна. За 3 дугаар сарын турш орон нутгуудаар явсан гишүүд дан ганц Өмнөговь, Дундгов аймагт байдал хүнд байгаа юм биш. Улс орны нийгмийн эдийн засгийн байдал тэр чигээрээ хүндэрсэн бухимдалтай байгаа гэж хэлсэн юм а.